Hey за юу яцхан үзэгчтэй New Suck in the House тэгээд өнөөдрийн бичлэг бол A$AP Rocky сүүлийн үед яг юу тохиолдод байна вэ? Энэ тухай дэлгэрэнгүй ярих болно. Бичлэгээ дуустал үзээрэй. За 2021 оны 11 сарын 6-нд Hollywood-ийн гудамжинд A$AP Rocky болон түүний хуучин найз A$AP Rocky нарын хооронд маргалдаан үүссэн байгаа. Маргалдааны үеэр A$AP Rocky гар буугаар A$AP Rocky руу гал нээсэн гэж мэдүүлсэн бөгөөд сум нь түүний зүүн гарын хуруунд хүрч хөнгөн гэмтэл бол учруулсан гэж мэдээлсэн. Ерөнхийдөө бол тэгэл хоорондоо маргалдаал нударгаар биш шууд гар буугаар бол асуудлыг шийдэж байгааг харж байгаа бах. За яг юунаас болоод муудалцсан эсэх нь бол тодорхойгүй байгаа боловч энэ хоёрын дунд нэг хуучин биф байсан юм шиг байна тий. За тэр нь ерөнхийдөө сэдрээд ингээ муудалцсан гэсэн одоо тиймэрхүү одоо шоу мэдээллүүд байгаа. Хожим 2025 онд бол шүүхтэр A$AP Rocky-гийн тал энэ хэрэгтэй A$AP Rocky өөрөө оролцоогүй тий, өөрөө буудаагүй гэж хэлсэн боловч гэрчүүдийн мэдээлэл болон бусад нотлох баримтуудыг үндэслээд тий ерөнхийдөө одоо ингэж за чи яг өөрөө буудсан байна. За нэг иймэрхүү бол маргаан яваад тэгээ улмаар ингээ шүүхтэр маш хурц ерөнхийдөө тэмцлээд явагдсан. За улмаар энэ хэрэгээс хойш 4 жилийн дараа буюу тий 2025 оны 1 сарын 24-нд Лос Анжелес хотод шүүх хурал эхэлсэн байна. За тэгээ шүүх хурал дээр бол A$AP Rocky-г 2 удаа буудсан хэрэгт бол буруутгасан. Энэхүү шүүх хурал нь 13 удаагийн хуралдаанаар үргэлжилж 2 сарын 18-нд шүүгчд бол түүнийг гин буруугүй гэж үзсэн байгаа. За ингээд харангууд одоо сар хүрэхгүй хугацаанд 13 удаагийн шүүх хурал болсон. Энэ хэрэгт олон гэрчийн мэдүүлэг нотлох баримт байсан тул за шүүх хурлуудыг ойр ойрхон товлож хурдан явуулсан байгаа. Ихэнх өндөр дүүлэнтэй хэрэгүүд нь жил гаруй явдагч зарим тохиолдолд богино хугацаанд шийдвэр гаргах нь бол байдаг. Ялангуяа одоо хэрв нотлох баримтууд нь тодорхой, гэрчүүд нь тодорхой байх юм бол их сурвалжуудын мэдээлэлээс харахад шүүх хуралдаа нь 2025 оны 1 сарын 24-нд эхлээд 2 сарын 18-нд эцсийн шийдвэр гаргасан. Энэ хугацаанд 13 удаагийн шүүх хурал болсон нь шүүхийн процессыг илүү хурдан явуулсан гэдгийг бол харуулж болно. За хэрвээ A$AP Rocky-г буруутай гэж үзсэн бол Калифорни мужийн хуулийн дагуу хүч хэрэглэн халдах гэмт хэрэгээр бол яллах байсан юм байна. Энэхүү гэмт хэргийн ялын хэмжээ нь хамгийн багадаа 1 жил шоронд. За тэгээд хамгийн дээд нь бол 9 жил хүртэлх хорих ялыг оноодог. Тэгээд бас хэдэн зуун мянган долларын торгуул төлнө. Тэгээд гэмтлийн нөхөн төлбөртэй одоо хохирогчид дэмжлэгээний зардал. За энэ бүхнийг нь бол гаргаж өгдөг юм байна. A$AP Rocky өмнө нь гэмт хэрэг ял шийтгүүлж байгаагүй тул хэрвээ буруутай гэж тогтоогдсон бол 3-аас 5 жилийн хорих ял авах магадaltaй байсан саяны шүүх хурлаар. Спорт сонирхогч залуусаа та бүхэн Melbet-д New Suck 111 гэсэн промо кодоор бүртгүүлээд анхны депозиттоо 100% бонусыг аваарай. Энэ бол Melbet. Гэхдээ шүүх түүнийг санаатаагаар бус өөрийгөө хамгаалахаар үйлцсэн гэж үзсэн бол ялыг нь бас ингэж багасгах байсан. Аль эсвэл ингэж тэнсэн харгалцахаас ял өгөх магадaltaй байсан юм байна. Гэхдээ мэдээж A$AP Rocky-д бол шүүх ямар ч ял өгөөгүй түүнийг бол 100% гин буруугүй гэж үзсэн. За гадуур бас нэг иймэрхүү мэдээлэл явуулсан шүү дээ. A$AP Rocky 24 жилийн хорих ял авах магадaltaй гээд. За энийг яг яагаад вэ? Яагаад 24 жил вэ гэдгийг тайлбарлаж өгье. За саяны Калифорни мужийн хуулийн дагуу хүч хэрэглэн халдах гэсэн заалт байгаа шүү дээ. За энэ заалтны дээд хэмжээ нь 9 жилийн хорих ял тийм үү? Харин нэмэлтээр ял онох боломжтой байсан хэд хэдэн хүчин зүйл бас мань хүнд байсан. Хэрв хохирогч илүү хүнд бэртэл авсан бол ял нэмэгдэж болно. Өмнөх зөрчлийн хэрэгүүд байгаа. A$AP Rocky өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан бол бас ял хүндэрч болохоор байсан. Гар буу ашигласан гэж байгаа. Калифорни мужийн хуулиар галт зэвсэгтэй халдлага илүү хүнд ялтай байдаг юм байна. Эдгээр нөхцлүүдийг харгалзан үзээд тэгээд бүгд боломжтой байсан бол 24 жил хүртэлх ялаар бол шийтгүүлэх магадaltaй байсан A$AP Rocky. За тэгээд бурхан түүнийг гэвэж A$AP Rocky бол ямар ч хорих ял шийтгүүл бүр тэнсэн харгалзах ялж гисэн аваагүй. Тэгээд Rihanna бас нөхрийнхөө талд үргэлж байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Нөхрөө дэмжиж байгаа гин буруугүй гэж итгэж байна. За нэг иймэрхүү мэдээллүүдийг бол тогтмол хийжсэн. Тухайн үед өөрийг нь гин буруугүй ямар ч хорих ял байхгүй гэж одоо шүүхийн шийдвэрийг сонсон A$AP Rocky гэр бүлийнхэндээ болон шүүхийнхэнд одоо талархал илэрхийлж миний амийг аварсан та бүхэнд баярлалаа гэдэгтэй маш их эмоцтой байсан. За тэгээд энэ үед нь ч гэсэн Rihanna одоо нөхрөө дэмжихээр шүүх хуралдааны танхимд ирж гисэн байсан шийдвэрийг сонсоод бас нулимс туслуулсан. That really is trying to leverage a fabricated story to extract money from Rocky. Mr. Efron will tell you that at the time the shooting was happening, he immediately felt a burning sensation to his hand, which led him to believe that these were graze wounds from one of the bullets that was shot at him. It's used in cop movies and music videos. It's also used to scare off attackers by looking and sounding like a real gun. Not guilty. Now get the audience. Or you can now get the audience. Hold it down. Hold it down. Verdict has to be read on count. Yes, sir. Repeat again. We, the jury,
the above entitled actions, find the defendant, Rakeem Mayers, not guilty of the semi-automatic firearm in violation of Penal Code Section 225, juror seat number 94 person. During this trial, I watched you periodically. You did what we asked of you at the very beginning, which is to give both sides a fair trial, pay attention, use your common sense, apply the law, and base your verdict on the evidence. I know you took extensive notes, and you took this as seriously as any jury could. We cannot have jury trials without folks like you. So you certainly have my gratitude. I want to. Guys. Let him speak. Hey, guys, we can't do this if everyone's gonna yell. We'll just have to leave. But listen. Guys, listen. Let your talk! Guys, chill, man. Relax. No, I need your lawyer's contacts, man. Guys, bottom line is, we're grateful for the jury. They saw through this barrage of a case. CIA. He said from day one he was innocent. He turned down a plea for almost no jail time because he was innocent. And I've always said this was an extortion. The extortion played out live in color in court. You know, we've always said what it says is that the district attorney should look long and hard at prosecuting Tyrell Efron. Selective prosecution. We've said that from day one. They should do it now. They have him admitting to perjury. They have him committing extortion. The jury saw through it and came to an enormously quick and speedy verdict, the right verdict, and we thank this jury. And again, for me, my partner Chad, we're honored to have represented this amazing family. Rocky is one of my closest friends, but he's also just a great person. We love him. Rihanna, they are seriously the greatest people, and I said I love them, and I really do love them, and I got emotional in my summation because I care about them. This is one of the happiest days of my life, and I'm happy for them because they've earned this and deserve it. Congratulations, family. Congratulations. Thank you, bro. Let's all say amen. Amen. За тэгээд ямар ч байсан маш хүнд хэрэгээс ямар ч ялгуу гарч ирсэнд нь бол маш их баярлаж байна. Би хувьдаа AC Rocky-г энэ удаагийн бичлэг маань бол үүгээр өндөрлөж байна. Тэгээд яг шүүх хурлын талаар асуусан хит хитэн хүмүүс байсан учраас за түүний шүүх хуралд зориулсан видео бичлэгийг бол та бүхэндээ хүргэлээ. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай залуусаа. Subscribe дараагүй бол subscribe даач манай суугтныг дээрээ. Тэр баяр та.